Алиг үзэж харъя да. Хоёр охиныхоо амралтын өдөр хүүхдийн төв номын сангаар зочиж сонирхолтой сайхан өдрийг өнгөрөөлөө. Бид одоо тоглоомоор тоглож номтой танилцсаж 0-9 насны танхимаар үйлчлүүлсэн юм аа. Ингээд мандал маань сэтгэл нь хөдлөөд нэг үлгэр зохиосон байгаа. Танилцноо. Энэ охин энийг хазаад тэгээд энийг чинь байхгүй тэгээд ингээд шүтэн ингээд энийг гэх юм бол ингээд шүтэн ингээд жоохон ингээд тэгээд шүтэндээ ингээд ийм нүнэ дараа тэгээд ингээд ийм хааширсан байхгүй тэгээд ингээд ийм баахан юу хорхоноо дараад энэ минь ингээд уухаасаад байсан байхгүй юу. Тэгээд ингээд энэ хорхонуудыг аваад ингээд энэ уухад айлсан байхгүй юу. Тэгээд юу энэ үгүй сайн угааж байгаарай. Тэгээд ишээ доосоо дараа нь дэшээ тэгээд ингээд угаараа тэгээ ингээд үсэг тагсан байхгүй юу. Мандлын зохиомл үлгэрийг сонссон номын санч бидэнд жинхэнэ үлгэр ярьж өгсөн юм аа. Ядуу ээж 4 хүүхэдтэйгээ амьдардаг байж гинэ. Хүүхдүүд нь ихийнхээ дууг дуулахгүй өглөөнөөс орой болтол цасан дээр тоглон нааддаг гинэ. Тэднийг цасан хунгурт гутлаан орхиод гэртээ ирэхэд ээж нь хайсан гутлуудыг нь цуглуулж гэртээ авчирна. Бас хувцсан нарвал хатаан. Ээж нь гэрийн бүхий л ажлыг хийгээд ядардаг байлаа. Нэгэн өдөр ээж нь хүнд өвчилж хүүхдүүдээ дууджээ. Миний бие муу байна. Ус авчирч өгөөч гэж яаж ийн манай том охин яаж ийн гойж ийн тий ээж хүн хүүхдүүдээс гойж штэ тий хоолоо минь хатаж байна гэжээ. Ээж нь олон удаа гойсон боловч хүүхдүүд нь усанд ёор явж өгсөнгүй. Ямар хүүхдүүд юм нөө? Муу хүүхдүүд шүү дээ. Ээжигээ ингэж болохгүй шүү дээ. Ээж нь хүүхдүүдээсээ гойх юм. Үгүй шүү дээ. Хүүхдүүдээ гуйлгах ёсгүй. Ээжтэй хүүхдүүд өөрсдөө тэлээрээ тос хүргэх ёстой тийм ээ? За, том хүн одоо ус авчирч өгөөч гэж гуйсан чинь том хүн надад гутал байхгүй. Хоёр дахь нь надаа малгай байхгүй. Гурав дахь нь надаа дээл байхгүй. Харин дөрөв дэх хүүхэд нь юу ч хэлсэнгүй. Тэгэхэд ээж нь манай эндээс гол ойрхон байгаа. Ээжтэй хайртай л бол хувцсгүйгээр ч хамаагүй усанд яваад ирж болно гэж гуйсан боловч таасангүй. Гадаа гараад л тоглоцоолоо. Том хүн юм идмээр санагдаад хаалганы завсраад шаагаад харжээ. Ээж нь бугын нарсан дээлээ өмсөд хоймроо зогсож байж гин. Хормхон зур дээл нь өдөөр бүрхэгдээд их нь үндэс авч дээлийнхээ арсыг хустал ширүүн сүлтэй бож хоёр гарынх нь оронд далавч ургалаа. Их нь гэж юм бэ? Ээж нь тийм ээ. За тэгээд шувуу болон хувраад урцсныхаа тооноор нисэн бодлоо. Ээж нь яасан бэ? Юу болсон бэ? Шувуу алчлаа ш. Ээжигээ гомдоогоод байвал яах нь вэ? Шувуу алчих юм биш тий. Дүү нараа харцгаа. Манай ээж
Шуу болоод нислээ гэд хашгирлаа. Хин хашгирсан бэ? Дүү. Хаалганы завсраар харж байгаа нөгөө ах дүүнэртэй хэлж штэ тий. Ээжийг хардаа шуу болоод нисчихлээ штэ гэсэн чи дүүнараа харцгаа гэж штэ. Хүүхдүүд цөм ихийнхээ хойноос гүйлдээд хизээ хойно өнгөрсөн борооны хойноос цов нөмрөө гэдэг зүрэг байдаг тийм ээ. За тэгвэл хизээ хойно ээжтэй тус болохгүй байж ичсэн. Хизээ хойно араас нь гүйлдсэн гинэ. Ээжээ бид танд ус авчирлаа гэж хэлэхэд ээж нь гүүг оройдчээ. Одоо миний өмнө нуурын ус бэлтийн харагдаж байна. Тэр усаар би өөрийгөө эмчилнэ гэж хариу хэлв. Баг хүн ээжээ гэртээ буцаад ирээчтэй ус уу гэж олон удаа дуудсан боловч ээж нь хүүхдүүд минь ээ оройдчээ. Гүүг би хизээж та нар дээр буцаж ирэхгүй гэжээ. Ингээд хизээж эргэж ирэхгүйгээр хөхөө шувуу хүүхдүүдэд орхиод гомдоод нисээ одсон байх юм шин. Ингээд ээж нь хөхөө шувуу болон хүүхдүүдэд орхин явжээ. Түүнээс хойш хөхөө шувуу өөртөө үүр барьдаггүй, үр хүүхдээж өсөвдөггүй болсон юм гинлээ гэж. Сонсчихсан байна уу? Үгүй байна уу? За тэгвэл ийм хөхөө шувууны домог үлгэр байхгүй юу? Бүр ингэ домог үлгэр. Домог гэдэг чи эртээр үеэс яг ингэ бодит амьдрал дээр хэрэгжсэн юм домог болоод үлдсэн байхгүй юу? Тэгвэл одоо энэ хөхөө шувуу гэдэг шувуу яадаг юм бэ нөө? Одоо үүр застахгүй юм биш үү? Шуунууд хөөхөн үүр зассан модны орой дээр байж идэг үү? Байж идэг тий. Тэгвэл энэ хөхөө шувуу хизээч хөөхөн гаргасан өндгөндөө үүр зориулаад застдаг юм байна уу? Застдаггүй юм биш үү? Тэгээд яадаг юм бэ? Шуунууд үүрээ засчаад тэр хөөхөн өндгнүүд нь ангаахаа болоод ам нь ангалзаа байж хаад бусад шуунууд ам руу навчраад хоол авчраад хийдэг ш тий. Тэгвэл энэ хөхөө шувуу тэгдэг юм болов? Тэгдэггүй юм биш үү? Зээч хүүхдээ өсгдөггүй. Хин дуртай газараа өндөглөөд орхичдөг юм бэ. Яагаад ингэсэн бэлээ? Хүүхдүүд нь ээжигээ гомдоосон учраас үүнээс хойш энэ хөхөө шувуу гомдоод ийм болсон юм байх нь ш. Тийм ээ? За тэгвэл ингээд үлгэр гэдэг чи ийм гоё домгоор домог болоод үлдсэн ч үлгэр байгаа. Зүгээр энгийн үлгэрч байгаа. Тэгэхээр үлгэрийг миний хүүхдүүд бас уншиж байгаараа заа ёо. Тийм ээж аавтайгаа орой уншаад гоё орондоо орохтоод үлгэрээ уншаад гоё хамт ярилцаад үлгэрийнхаа тухай тэгээд унтж байгаараа заа. За бид нарт ингээд эртдээр үеэс ингээд ам дамжиж яригцаар үлдсэн зохиолууд маань үлгэр буюу аман зохиол ахгүй юу?